хувцалтаараа би дамжуулж ер нь бас бусд жолооч нартай үлгэр дуурайл болж ер нь бусд жолооч нараа уриалгахыг нэгдүгээр болж байгаа. Мөн бас орж ичээ зогсчнэрт бас автобусны жолооч гэхээр л маш муу нэрх төсөөлдөг ч юм уу нэг тиймэрхүү нэг жоохон нийгэмд бас нэг жоохон хандлага авц харагдаад байдаг. Өмнө нь болохоор тиймэрхүү тохиолдлууд бол зөндөө маш их гардаг байсан. Уцаа алдлаа, төрөвчөө алдлаа гэдэг. Амар хэлбэрээр аргаар мөнгө олох гэсэн, амар хэлбэрээр аргаар амьдрах гэсэн бас нэг тийм нэг явуургүй буруу бодолтой хүмүүс байгаа гэж юу боддог шүү дээ. Сүүлийн үед иргэдийг ингээд анзаараад байхад бас зарим нэг хайн гэмээр иргэд зорчигчид болохоор гар утсаа одоо зүгээр ингээд өнгөнийхөө хадгалаас нь ингээд хийчих. Нэг бол зүгээр ингээд нөгөө нэг идэл гүүртнийхээ гадна талын халаас нь ингээд хийчих. Иймэрхүү тохиолдлууд бол маш их ажиглагддаг. Энд чинь ерөөсөө халаасны хулгайчдад маш их боломж болцоо олгоод байгаа. Автобусын дотор болохоор хяналтын камерууд болохоор автобусны марк загвараасаа шалтгаалаад ер нь нэг 6-9 камерууд байнгын бэлэн ажиллаж идэг. Тэрийг бол нийслэлийн тээврийн газар автобус баазуудаас байнгын хянж байдаг. Ер нь халаасны хулгайчдадаас хандаж хэлэхэд автобусын дотор болон олон нийтийн газар ер нь хулгай их ер нь маш боломжгүй болсон шүү. Анхаарал алдахад алддаг л ойрхон байдаг. Эд зүйлдээ эзэн болж халаасны хулгайчаас сэргийлцгээе гэж хэлмээр байна.